Сайн байцгаана уу? Манай сувагт тавтай морил. Энэхүү сувагтаа би хүний амьдралд боддоор тохиолдсон эвгүйцмээр явдлуудын талаар ярих болно. Хэрэв та зүрх судасны өвчтэй эсвэл ямар нэг зүйлсээс айх эмгэгтэй бол сонсохгүй байсан дээр гэж зүйлээ. Скэри доолъялаа. Энэ явдал 2 байна уу 3 жилийн өмнө болсон юм. Хөр бит хоёр тэр үедээ л 3 хүүхэдтэй. Өөрсдийн гэсэн 4 хаантай гэртээ залуу хосууд. Нөхөр маань өрмийн компанид өрмийн мастер хийдэг байсан. Залуу хүмүүс олон ялах хүүхэдтэй болохоор олсон хэд 3 нь хэрэгцээндээ явчихдаг. Өөрсдийн гэсэн газар авах боломж нь байхгүйгээс хоёр талынхаа аав ээжийн хашаанд цуг бууж сууж амьдраад л. Тэр нэг гайтай өдөр л биднийг айлын хашаа, айлын хүний хуучин юм, эд зүйл, орон сууц юу байдгийг хүний хэрэглэж хөвсөн юм л авна гэхээр салгалдаг болгочихсон гэх юм уу та. За тэгээд гол яриандаа оръё. Манай нөхөр өрмийн мастер ходог гаргадаг ажил хийдэг болохоор 4 илэрлийн өвлийн 3 сар л амардаг. Бусдаар бол хөдөө орон нутгаар хэд хоног сараар ч хамаагүй явчихдаг байсан. Нэг өдөр ажилласаа явж ирчгээд нөхөр маань өөрсдийн гэсэн ор хоорон газартай болох нэ гэд их л баярлаж учраа хэлсэн юм. Захирал нь боломж бололцоогоор өгөөд дуусахгүй да. Ах нь хямдхан өгчий. Хашаа байшингаа 30 сая л өгье. Олон ялах найт хүүхэдтэй айл гэрт цот руу хэцүү гээд л хэлсэн. Өнөө маргаашгүй буцаад ажилдаа явах болохоор байгаа дээрээ нүүлгий гэж ярилцаад ертөө үзэж харж очиж байгаагүй газар болох шинэ гэрлүүгээ ээжийнхээ хашаанаас гэрээ хураагаад л утсан юм да. Нөхөр маань ч нүүлгэж өгчгөөд л оройдоо буцаад ажилдаа явчихлаа. Би ч хог новш эд хэрэгслээ хадмуудтайгаа зөөхийг нь зөөж орхийг оруулж янзлаад тэр шөндөө хадмуудтайгаа хонсон юм. Шинэ гэр маань 2 айлын 0.7 га газар нийлүүлсэн юм шиг л том. Нэг том 4 өрөө байшин, хажуудаа гаражтай. Байшингийнхаа урдхан талд нэг жижигхэн муурын байшинтай. Хашааныхаа урд талын зүүн болонд найлтай газар байсандаг. Эхэндээ ч баяр хөөртэй ингээд өөрсдийн гэсэн гэр орон өмчлөх газартай боллоо гэж бодсныхоо юу ч анзаараагүй. Хүүхдүүд ч тоглож надад явхад том зай талбайтай. Хүн удаан байгаагүй юм болоо да гэж бодохоор хашааны өвснүүд нь бэлхүүс шүргэг шахав өндөр ургасан. Хизээ хүн орсон болдоо гэж бодохоор найлын хашааны хаалга зэвэн дидэгдээд халтарцсан төрхтэй. Байшиндаа ороход л тааз ханаар нь хүний гიშгээд явсан гутлын мөртөө пишингээ солиод тавих гэж байхад хуучин пишин дотор нь дутуу шатсан цөгц гарч ирээд аав ээж ч хуучин байсан хүмүүс нь л шатааж дээ гэд нэг ч тоогоогүй. Би ч тэр хэсэгтээ л жирхэж байгаад мартчихсан л байсан юм. Галтойгоонд хуучин мечта гэсэн пилэдэг байсныг гаргах гэсэн ч бид хэд дийлэхгүй нөхрийг ирэхээр гаргахаар болсон юм. Эхний 14 хоног хүний хөл тасраагүй найз нөхдүүд хань болж хонно. Аав ээж хоёр ч хаа нэг ирж хончхоод юу ч мэддэхгүй л байсан. Аваа төхнөөд ч авсан. За тэр нэг шөнө 3 хүүхэдтэйгээ үлддэм байжээ. Жам ясаараа хүүхдүүдээ унтуулж хаад л уцаа ухаад хөвтөж байсан чинь хаалга татах чимээ гараад болтгүй. Айгаад цонхоор харсан нэг өндөр царай нь харагдахгүй хүн л сарны гэрэлд манай гэрийн хаалгыг онгойлгох гээд угзарч татаад өглөө зогсоод байсан. Би ч хадам руу залгаад утсан дуудаад авахгүй ирж болох хүн болгон руу залгалаа. Бас л утсан нэг бол холбогдохгүй. Нэг бол дуудаад авахгүй. Би бүр айж бүх өрөөнийхөө гэрлийг асаагаад цонхоо онгойлгоод хин бэ хөөе гэд хашаагаа цоройд л ойрлсон ч гэрэл хасахад хинж байхгүй байсан. Бүр огт хүн байхгүй байсан ч юм шиг наамгүй. Яг энэ байдалтай 3 хонлоо. Шөнө 2 цаг болоход л нөгөөгч нь ирнэ. Сүүлдээ ч орой унтаж чадахгүй айгаад бүр ихий болохоор л хаалга үдэд хүжиж аваад бүх өрөөнийхөө гэрлийг асаагаад хүүхдүүдэд хүрээд үүр цайхыг л хүлээгээд судаг болчихсон. 4 дахь хоног дээр нөхөр сүлжээтэй газар очисон бололтой залгаад ярьлаа.
Болсон зүйлээ хэлтэл нөхөр санаан зовоод аавдаа хэлж хадам маань оройн нэрж цуг хонлоо. Аав андаад л шөнө 2 болохыг хүлээгээд намайг тайвшруулах санаатай. Хүн байхгүй удсан газар гэсэн энэ хавийн тэнвэл нөхдүүд л ганц бие эмэгтэй олон ялах хүүхдтэйг нь мэдчихээд айлгаж хичээгээд дээрлэх гэж үзээ биз. Бити ээ. Ихээр наав нэг сайн хашраагаад өгье. Гээд л хүлээгээд байдаг. Тэр шөнө юу ч болоогүй юм шиг хондгийн да. За тэгээд маргааш нь аав буцлаа. Нөхөр залгаад л хаа хол ажиллаж байхад худлаа хэлж хүн айлгалаа барьлаа гэд. Би ч гомдохын дээдээр гомдоод дахиад юу ч болсон хэлэхгүй л гэж боддог болчихд юм байлээ. За тэгээд аав яваад 3-4 хоног бас л нөгөө шөнийн гिचэн маань ирж хаалга угцраастай. Мянга хилээд уйлаад нөхөр загнаастай. Аргаа бараад 2 болоод л гэрлээ асаалттай. Үүр цайгаасай гэж хонсон өдрүүд зөндөө. Нэг орой бүр ядраад хүүхдүүдээ унтуулж хаад хөвцсөн нам унтчихаж. Том охин маань ээж гэдэл сэрэлээ. Уцсны цагаа харсан шөнийн 2 өнгөрч байсан. Унтахгүй юу хийж байгаа? Унтаач. Яасан ингэж асуусан чинь ээж үүдний өрөөнд нэг тамирын улаан өмдтэй өвөө ээжигээ дуудаад ир гэсэн гээд. Зүрх цогсгол шахсан айсандаа охиноо загнаад ямар юм ирчээд хүүхэд айлгаад байгаа гээд хашгичих шахуу өөдрөө очисон хүн бити хэл сүүдэрч байгаагүй юм да. Хаалгаа шалгасан төгжээтэй. Хүнд хэлээд итгэхгүйгээс хойш гэдэл бас дахиад л өөрөө үнэтэйгээ эвлэрээд үр цайхыг хүлээгээстэй. Нөхөрч ажилласаа ирлээ. Ирээд 1 л хоног амрах чөлөөтэй. Хол замаас ирэх гэсээрээ л амралтынх нь өдөрч өнгөрч орой боллоо. Хүүхдүүд маань аавыгаа хараад баярлаад гэрээр дүрэн л инээд аз жаргал. Хоолундаа эцэцгээчгээд унтах тишээнээ хандан нөхөр маань том өрөөний цонхны хажууд тамхи татаж байгаад цонхоор нислахад цогтой хакурк нь буцаад яг өөрлөө нисэж ирээд нүүрэнд нь бус юмдаг. Царай нь хуураад л 0 орчгоод ирья гэд гарсан хүн удаачгүй гүүхээрээ орж ирснэ. Үе чи тоглох юмараа тоглол. Хар шүн хүн айлгаад гэдэл учиргүй загнаад уурлаад орондоо орсон юмдаг. Би ч айх гайхах зэрэгцээд асуусан. Юу ч шээ би буруу сонссон байна. Унти өглөө ажилтай гэдэл буруу хараад твтчихсэн. Би ч хүүхдүүдээ унтуулж хаад бүх өрөөнийхөө гэрлийг унтраагаад бүрийнхөө хажуугаар хөвтөд энэ байшин хашаа нэг л бишээ. Ганцаараа хідэн хүүхдүүдтэйгээ байхаас айж хичээд тавгүй байх юм. Хүн байхаар ирэхгүй мөртлөө намайг ганцаараа энэ байхад л мэдсэн юм шиг өндөр хар хүн 2 цагийн алдад ирж хаалга өгцөж татаж онгойлгох гээд хэцүү байна. Ээж рүүгээ ч явдг юм уу гэж хэлээд хэрүүлэх хэлсэн. Өмнө нь манай нөхөр хизээш тэгэж амар уурлаж над руу ойрлж хашгичж үзээгүй. Гинэд босч ирснээ. Аргадаа одоо болноо хангалттай. Худлаа ярихаас чинь залхаж чинь. Би ядарч чинь. Яагаад өөрсдийн гэсэн юмтай болох гээд хүн сайхан сэтгэл гаргаад урьдчилгаач аваагүй энэ байшинд юу л байв гэж чи галзуурч чинь. Наад сэтгцээ үзүүл гэд их л ойрлож намайг уйлуулж илээ. Удаачгүй гал тогооноос зуухны ширэм харшиж дуугарахтай зэрэгцэн ягтансан амар хоолоогоор маргадаа гэж дуудснаа тачигналаа хөхрхийг бит хоёр хоёлаа сонсоод би ч уйлж нөхөрч таг гацаад зориг орсны хуу айсны хуу хамаг хараалаа урсхан хэн ороод ирв хүний гэрт гэж орилоод хамаг гэрлээ асан галтоогоороо гарт дайралцсан юм аваад нөхөр ороод таг дуугүй болчихсон. Галтогооноос нөхөр хараа хүрээд ирээ гэдэл би ч айсан ч гэсэн за нөхөр байгаамдаа гэж бодоод очисон чинь 2хан настай хүү маань нөгөө мич та гэд хуучин токогны урд ганцаараа инээчихсэн сууж байсан. Нөхөрч айх гайхахан зэрэгцэн хүүгээ тэрврээд том өрөөндөө ороод өглөө ярилцъя. Одоо амрья гэд
Цаг харахад шөнийн 2:30. Өглөөч болж нөхөр аав нэв. Би ажлаас тараад ирдэг орой өөдөөс тамхины иш буцаад яг нүүрэн дээр буугаад ирэхэд салхилаад юм болчлоо гэд өөрийгөө тайвшруулах санаатай 0 орж бие засангаа бодол болоод сууж байсан чинь 0-ийн араас "Хөөе, өвдсөн үү?" гэд эрэгтэй хүн асуусан юм. Гарах гэсэн 0-ийн хаалгын гаднаас хүн дарсан юм шиг онгойхгүй их л ноцолдож хүч гаргаж байж онгойлгосон гэд нөхөр маань хэлсэн. Тэгээд айсандаа орж ирээд намайг тоглолоо гэд уурлсных тэр байж л дээ. Тэгээд чамд итгээгүй дуучлаарай хараа. Хоёлаа үзэж хардаг хүн олж асууя. Ямар новшин болоод байгаа юм бол гэд миний нэг таньдаг сайн бүү ах байдаг байсан юм. Тэр хүн рүү ийм юм болоод гэд чатаар учир байдлаа хэлсэн шаваа явуулъя. Сорж байгаа юм юу гэх нү? Надад хэлнэц гэрэл заагаад өчөх. Өөр юу ч битгий яриарай гэсэн юм. Хоол ингээ хүлээлээ. Бүр хийж боллоо. Нөхөр байгаа юм болохоор айх айдас баг. За тэгээд нэг дугаар залгасан. Аваад яртал тэр буудлын дээр ирлээ. Одоо хаашаа вэ? Гэхээр нь гэрээ зааж локейшн явуулсан. Хашааны гадаа машин сигналтаад нөхөр гарч том хаалгаа онгойлгож өгсөн. Саарал бүрээс 30 орж ирсэн. Нөхөрч танилцаад гар хөлөө байрлалцаад байшин руу орж ирж байна. Ямар ч бөө гэж хинч мэдхээргүй ингийн л нэг ах хүү орж ирснэ. Энэ гэрийн эзэн та хоёр биш байна. Энэ гэрийн эзнийг тэр гэдэг юм байна гэд хэлээд л хайсан. Нөхөр бит хоёр шок. Нөхрийн захирлынхын нэрийг хэлж байгаа юм чинь нөхөрч намайг хардаастай. Энэ хүнд захирлын талаар хэлээд нэр усыг нь хэлжтэй гэж бодсон гэсэн. Бас одоо нөгөө бөмбөршиг юмаа нүдэд сүрний юм болох байхаа гэж нөхөр бодоод байжсэн чинь удаачгүй нөгөө ирсэн хүн маань нөхөрлөө харснаа. Өө зүгээр үзэх гэж л ирсэн. Өмсгөл хоёрт болгоо авчираагүй. Чи санаа зоволтгүй л гэж юм. Бид хоёр ч гайхаад цай айгалж өгсөн. Амж хүргэсэнгүй. За гол ажилдаа орё. Танахаас өмнө олон чайл авах гээд авч чадахгүй. Зарим нь бүр зүгтаад явж. Удаж байгаад хэрэн байна. Жаахан утсан бол хүүхдүүдээс чинь ахуулаад эндээ үлдээх байжээ. Гэдэл зүгээр л энгийн хүн шиг юм ярьж зааж зөвлөж агаад шуухан л нүүх хэрэгтэй. Дунд том хоёрыг чинь ороочихжээ. Өнөө шөндөө хилцээр хийгээд хон. Юутай учирснаа хар. Зүүдээ манарай гэд сүү ариулаад өөрсдийнхөө нүүр гарыг угаагаад арчилгүй хатаагаа дунтаарай. Хүүхдүүд алзахгүй би хамгаалж хонно гэд шар хадаг хоёр хүүхдэд маань уяад явлаа. Тэр шөнө үнэхээр новшин шөнө байсан. Айгаа дунтыг гэхээр зүүдэнд бор дээлтэй улаан тамирын өмдтэй хар өндөр өвгөн орж ирснэ. Миний байшин явцгаа гэд их л ууртай загнаад исэн. Би болохоор та зарч хаач дээ гэж гуйж уйлаад тэгсэн. Чи нүүхгүй бол би хүүхдүүдийг чинь ингэн гэж хэлэхээр л хүүхдүүд уйлалдаад зүүднээсээ сэрээд унтаас хэрүүн алцаж байж үүр цайлгасан. Өглөө хоёулаа зомби царилсан хоёр юм. Эрэхтэй гэсний хуу хамаад л гарах гэсэн машин ястаггүй. Зүв зүгээрээс машин аргаа бараад нөхөр зам тосч машин гоох гээд гарсан хойгоор дүү залгаж ийн. Хаана би танахтай ойрхон явж ийн. Аяг цай ууй гэд ярьж ийн. Тэгэхээр нь би ах чин зам дээр байгаа чи аваад хүрээ дээр ирэхээр чин яаснаа хэлье гэд таслах гэсэн. Та хоёр яагаад тоглоод байна? Ах цаан чинь байна штий яриадахыг. Уцаа өгөөч гэд л эргүүтээд би ч уурлаж загнаад уцаа тастаад хөрлүүгээ залгалаа. Дүү ирж ийн нэ суугаад хүрээ дээр гэсэн заал гэж юм. Удаачгүй нөхөр дүү хоёр орж ирснээ. Бөөгнүүлсэн жижиг сажиг юм аваад дүүгийн машинаар холбож машинаа чирээд тэр хашаа байшингаас ээжих рүүгээ хөдлөлөө. Замд дүү ах үнэн яриад байгаа юм уу? Та хоёр тоглоог үздэй.
Ямар амар юм бэ? Сая ихчтэй ярьж байхад цаана нь эрэгтэй хүн тачигналаа хөхрөөд байсан штий. Хичийн дуунаас даваад л тэгээд би энэ хоёр маань тоглоод байгаа юм байна гэж бодоод танайх руу иргэдгийн даваан дээр ах зогсож байхад нь л гайхлаа гэж үлээ. Манайхч айгаад хүүхдүүдийнхээ өөрсдийнхөө хувц сонор эрэгтэйгээ л авч явсан да. Тавилга ий тогшлооч авч яваагүй хайсан байдаг. Ээжиндээ очичхоод нөгөө бүү ах руугаа ярихад тэр айлын эзнийх нь цусан төрөл өөд болоод хашаа байшинд нь шүглээд тэрэн болоод дийлдэхэргүй болж гэснийг захиралд нь хэлэхэд захирлынхан царай бараагаад л явчихсан. Мэдсээр байж олон ялах хүүхдтэй айлыг оруулсан болж таарсан. Хүн гэдэг өөрт нь л ашигтай байвал юу ч хийхээс буцахгүй үнэхээр амар. Бас нэг сэтгэл сэртгийлэм явдал гэвэл хоол хийх гээд гаргаад тавьсан хүлдүү махаа мартаад игч залах гэхээр нь шууд хүүхдүүдэд хувцлаад такси бариад чойр явсан юм. 5 хоноод нөхөрч хөдөө ажилласаа буугаад шууд ихчих рүү очиж бид хэдийг авчгаад харсан. Харих замдаа нөгөө махаа санаад одоо ч шүүс юм нь гойжоод өмхийрсэн байхаа мартчихдаг балай юм аа гэдэл яриад гэртээ орсон гаргасан мах битгий хэл тусал шүүсэн ч олдоогүй юмдаг. Бас нэг орой хучмал хийгээд цонхны урд листен дээрээ өрөөд байж исэн нуруугаар хүйд дагаад цонхны гэрэл тусгалаа харсан миний ардлаар хүн сүнх гээл гарсан харагдсан. Би ч айгаад айсан хүнд аргал гэж юу л байвал гэж өөрийгөө загнаад дахиад харсан. Чи тэгж гин үү гэсэн янзтай. Дахиад артлаас яг л зурагдсан бичлэг шиг удаанаар зөрүүд алгуулсан. Бас гэгийн цагаан өдөр хүүхдүүдээ аваад дэлгүүр орчихоод гэрлүүгээ алхаж байсан чинь манай гэрийн урдлын жижиг байшингийн цонхон нээлттэй нэг өвгөн цонхоор хагас биеэ гаргацсан хараад ичсэнийг холоос хараад айх салгалах зэрэгцээд ойртод харсан чинь бүх юм хийвэндээ айхгүй гээд гөлөгч авч тижээж үтсэн. 2 шөнө гасалж хоноод 3 дахьын нүглөө цусандаа утгалдаад өгчихсөн. Муур авч тижээх гээд гэрлүүгээ оруулах гэхээр л алуулах гэж байгаа юм шиг чарлаад гар майжаад зүгтэж алга болоод үнэхээр хүүхдүүдээсээ өөр хэн татах хүнгүй хар дарсан зүүж шиг зуны 3 сар байсан юмдаг. Ийм нэг явдал болж биеэрээ туулснаас хойш хүний эдэлж хэрэглэж байсан юм гэхээр л гар өөрийн ирэхгүй салгалдаг болчихдог юм байна лээ. Та нарт л гэж хэлэхэд байгаадаа сэтгэл хангалуун амьдрах шиг сайхан зүйл байхгүй юм байна лээ шүү. Бэлэн үнгүй юм гэж хаанч байхгүй. Харин байвал хулганы хавханд л байдаг гэдгийг маш сайн санаарай. Сорог дуулахны тэр хашаа байшин одоо хүртэл зарагдаагүй хажуу хавийн айл амьтад нь хашаага битүүмжлээд байж байдаг. Орой болохоор л хүн уйлах, хэрэлдэх, гэрэл насах, хашаан дотор нь хүн алхах гээд их л юм болдог гэсэн. Хүний хямдхан хуучин юм авахтаа сайн л бодож байгаарэ. Ночная птица, он уже